За та бүхэн сайхан аялж гин үү? Аа сайхан байна. За аялал бол сайхан болж гин үү? Манай нутаг сайхан байна уу? Аа их сайхан. Манайх ч одоо Өмнөгов аймгийн зүүн сайхан ууланд 3 сайхан уулын зүүн сайхан ууланд байдаг Мохор шиврийн ам гэдэг газар шүү дээ. Яг онц. Ийм сайхан газар да. Онцлог нь одоо эн чинь говьд байхгүй ийм хөрхрээтэй. 12 3 метрийн дээрээс одоо хөрхрээ урсж байгаа биз? Та сая харав. А тэгээ эн чинь өвөлдөөс айгүй гоё битүүн мөстэй болт тэр хөрхрээ чинь. Тэгээ одоо бид нар чи сүүлийн үед одоо дотоод гадаадын жуулчид бас үзүүлж харуулахын юмгээр энэ мөсний хэмжээг бас нэмэгдүүлэх гэж их ажилдаг. Одоо нодны 8 сарын 4-5-нд байсан. Энэ жил одоо ямар ч байсан нэг 8 сараа бас гаргачих гал үзээд байна. Одоо бас гайг бол байна л гээл одоо тэгэл байгаа. Энд чи бас байгалийн бас хэцүү шттэ. Ус бороо үер их бол бас тууж байгаа хвчин. Тэгтэл ямар ч бас одооны явдал ямар ч нэг зузаан газар метр гаралтай байгааз. Тийм ээ. Метр гаралтай байгааз. Сайхан байгаа юм да. За та бүхэдээс Гов гурван сайхан тэгээд Мохор шивртэй амд ирлээ. Ийм сайхан 90 их ямар ингээд сууж байна. Тэгээ баярлаа. За баярлаа. Та бүхэнд одоо амжилт хүсье. Нутагтаа. Сайхан аялаарай. За. Нутагтаа сайхан зочлоороо гэдэг нэг урчих. Тий. За манай говьор сайхан зочлон ирээрээ ард түмэн, Монголын ард түмэн. Тэгээ гадаад дотоодын жуулчдыг одоо манай говь гурван сайхан хүлээж авахд бэлэн байна. Даялга Мохор шиврийн ам тий бүх үйлчилгээ чинь байна. Одоо ингэдэж говьчин бол одоо маш их халуун гээл ингэн. Тэгэхээр ч одоо говийн халуунд одоо 103 сард л бараг л энэ мөс чинь байж штэ. Тэгэхээр ч бас гоё гоц. За ингээд ямар ч байсан Монголын ард түмэндээ манай говьор зочлон ирээрээ гэж сайхан урьж байна. Уриалж байна. За тэгээд. За та бүхэн сайхан аялаарай. Сайхан бүтэмжтэй байх болтугай. За тэрээ бол Батар шиг аа.